За сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн байна уу Думдад орон, сайн байна уу Бээжин нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, та бүхэндээ маш олон сайхан нэвтрүүлгийг Бээжин хотоос хүргэж байгаадаа таатай байна. За өнөөдөр уул ахын нэвтрүүлгийн хамт олон багийг дагуулад Бээжин хотын бас нэгэн сонирхолтой газар ирсэн. За уг нь мэдээч маш олон амьгүй ч юм уу тийм ээ, эсвэл дандаа үзмөрийн газраар яваад байсан бол өнөөдөр маш их энэ урлагийг яг бүтээж явж байгаа амьд хүнтэй уулзах гэж ирж байгаамаа. Тийм ээ, бид нар маш олон амьгүй бодис амьтай амьтан адуу малтай уулзаж уучирж бид нар нэвтрүүлэг хийж яасан бол өнөөдөр сандаг маань үнэхээр хятадын бас нэр хүндтэй олон жил сайхан уран бүтээлээ хийж байгаа хамтлагтай энэ хамтлагийн хамт олонтой бид нарыг уулзуулж байгаамаа. За өнөөдөр та бүхэндээ танилцуулах гэж байгаа энэ хамтлаг болохоор Өвөр Монголын өөртөө засах орноос Бээжин хотыг зорж ирж байсан ийм хамтлаг, өргөнөө хамтлаг гэж хамтлаг байгаа. За өргөнөө хамтлагийн хувьд авч хэлэх юм бол 23 жилийн түүхтэй ийм хамтлаг болсон байгаа. За тэгээд бид нэр өнөөдөр энэ хамтлагийнхаа хүмүүстэй тийм ээ бас өөрийнх нь дуу уран бүтээлтэй танилцсан, хүмүүстэй танилцсан тийм ээ. Тэгээд энэ өргөнөө хамтлагийн яг ямар шүү уур амьсгалаар амьсгаж ийнэ гэдгийг та нартай хуваалцъя, бас үзэгч түмтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Сургууль зэрэг нөхөрлөлөөс анх үүсэн өргөнөө хамтлаг нь 2001 онд байгуулагдаж уран бүтээлийн замандаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш тус хамтлаг хүн галуу, мань уул зэрэг олон шилдэг уран бүтээлээрээ сонсогч олондоо танигдж хятад улсад нэртэй хамтлагуудын нэг нь болж чадсан. За танай жинэд хэдэн давхар юм? 3 давхар юм уу? 4 давхар. 4 давхар. 4 давхар. Тэгээ 4 давхрыг ингээд 2009 онд энэ газар шууд газрыг аваад байгуулсан юм. Манай ах нараа. Хамтлагийн төрөлсөн биш шүү. Тийм, төрөлсөн биш. Танай өргөнөө хамтлагийн өмч юм байна шүү тэгвэл. Одоо тэгэж ойлгож болно. Өргөнөө. Тийм энэ сандыг надад төргсөн. Сандаг. Сандагтай уулзвал сансан бүхэн бүтнэ гэж байгаа шүү дээ. Тийм. Гоё байна. Одоо та нар чинь Бээжингийн 798 урлагийн паркт өөрийн гэсэн ийм объекттэй, өөрийн гэсэн ийм студитэй, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй гэдэг чинь үнэхээр Бээжинд амьдарч байгаа нь урлаг соёлын залуучуудын хувьд бол үнэхээр бас ховтой, азтай залуучууд хэлэх юм байна. Гэж ойлгох ёстой гэж бодож байна. Одоо энэ манай нэг юу ч хэлдэг гудамж гэж ярьд юм уу? Манай нэг 3 дугаар давхарлуугаан тэгээ 2 3 луугаан ордог. Тэгээ энэ дээр бид нэр зургуудаа тавьсан. Энэ дээр манай 1 дугаар май бөмбөрчин байна, би байна. Манай гитарчин, манай аргал гитарчин байна. Бас нэг миний зураг байж байна. Энэ дээр бид нар бол зундаа юм үүтэй. Шарлан жижигхэн хэмжээний парти зохион байгуулж байна та тайлбар. Тэр нэг 20 хүн бол сайхан суучин. Тий 20 хүн. Тэр нь ямар нэг жишээл орой шүн ч юм уу үймэн шугаан парти зохиолоо та нар дуулж хуудаа суугаад ямар чамаагүй юу? Хамаагүй өн чи яг гээд урлагийн парк болохоор тий тэр юмд бол нээлттэй. Хөгжмийн найруулга хамтлагийн ахлагч маш их өөрөө юу тий. Тий. Хөгжмийн найруулга хийдэг өөрөө. Бүх хөгжмнүүдтэйгээ ингээд амьдарч идэг байна. Энэ газар байна. За эргээд дотчон орлоо гэвэл студ. За студ байна. Тэчэн дууганд болоод зогсоно шүү дээ тий. Хөгжмөө бүгд энд биччихсэн юм байна шүү дээ. Энд бичсэн. Одоо тэгэл өргөнөө хамтлагийн бүх уран бүтээл эндээс төрнө гэсэн үг шүү дээ. Тий эндээс төрнө. Хөгжмөө эндээ биччихнэ. Дуугаа эндээ дуулчихна. Тий. Найруулга эндээ хийчихнэ. Тий. Гаднаас төрөөс ялтаан тийм ээ бүгдийг өөрөө хийчихнэ. Тий. Гадна төрөөслөн гэсэн тийм тийм шаардлага байхгүй. Бүх юм эндээ өөрийнхөө хүчээр дэгжирнэ гэж ярьдаг чинь тэр юм байна да. За. Гоё байна. Бээжин баг хэдийн хүнтэй гэдэг лээ? 28 сая хүнтэй. 28 сая. 30 сая хүн амьдардаг энэ хотод тийм ээ. Өөрийн гэсэн ийм сайхан студиутай, өөрийн гэсэн ийм барилга бүтээн байгуулалттай, өөрийн гэсэн тоног төхөөрөм техниктэй. Тэгээд өөрийгөө хөгжүүлээд явна гэдэг үнэхээр та нар азтай залуучууд юм да. Дахиад нэг амжилт хүсье. За баярлалаа. Одоо урлагийн ачаар л ингэж явж байна шүү. За яг урлагийн янжин лам бурхан байнга явж явах болтугай гэж.
дуу хуур хөдөлмөр зүтгэлээрээ хятад улс даяар алдарсан өргөнөө хамтлагийн гишүүдийг та бүхэндээ танилцуулъя. Ман 2001 онд байгуулсан. Яг 2001 оны нэг Өвөр Монголын их сургуулийн дууны уралдаанд нэг хийсэн. Ман тэрний дууны уралдаанд ороод нэг сайхан нэг нэртэс олсон. Одоо бүтээлийн нэг дугаар, дуус нэг дугаар, 21 дугаар болоод манд нөлөөд нэг зэрэгдүүлэх гэсэн. Одоо энэ хамтлагийг жалгаад хийхэд ямар сайхан байна гэсэн тийм болтлоод ингээд өргөн хамтлаг энэ удаан жил ингээд хийгээд ирсэн. Манай хамтлаг бол одоо нэг одоо энэ жил 23 дахь жил болж байна уу. Тэгээд одоо 23 дахь жил маш олон уран бүтээл хийжээ. Тэгээд ардын дуу хөгжмөөс бас одоо өөрөө жохон дуу жохолын дуу хийдэг биш юм. Тэгээд манай катарчин бас өөрөө сайхан жохолын, би бас өөрөө сайхан жохолын. Бид хоёрын хийдэг хөлбөр маяг нээруулэг бүр адилгүй. Тэгээд одоо энэ адилгуудаас бас нэг чомог нэг бас одоо мөн 6-7 чамаг хийж байна. Нэг чамаг бас нэг тэр цаг үед одоо жигсэн. Тэр үеийн манай ухаан сэтгэхгүйтэй адил тим нэг сэтгэхгүйгээр хийдэг юм уу. Тэгээд одоо маш ярим одоо ингээд хэлбэрийн онцлогтой тим нэг дуу хөгжим хийжээ. Эхэндээ бол одоо яг манай хамтлаг бол pop rock хэлбэрэж хамаг сүлд нь бас EDM бас болж өнгөрч. Эргээд Rick бас болж өнгөрч. Янг журийн хэлбэрээр бас явж ижээ. Одоо хамаг төрөнд бол одоо яагаад маань одоо Бээжин хотод сууж идаа гэвэл хамаг төрөнд бол Бээжин хот Шанхай хот гэж одоо манай бүх улс томд улсын соёлын төв одоо ярив нь одоо маш ярив соёл урлаг оролдог улсууд одоо соёл урлаг оролдог компани эсвэл том их хэрэг нэвтрүүлэг одоо Бээжин хийдэг биш юм уу. Тэгээд одоо манай өчгөр бол одоо Бээжинд бол одоо маш ярим завшаантэй гэж бодно. Ярив одоо хамаг наад захтаа миний оршин тойронд бас Катар ямар маш тоглодог улсууд байна. Катар маш тоглодог улсууд байна. Эргээд хамаг сүлд нь би бол одоо энэ жирснээс болоод одоо жахтаа одоо их том багш нараа танаад одоо өөрөө хөгжмийн нэрүүлэг хийдэг болсон юм шүү. Гоё одоо медиа маяг хийгээд тэр бол одоо манай их завшаан гэж бодож байна. Бид хоёр бол шинэ гишгүүд. Тэгээд би бол 20 оноос эхлээд өргөнөө хамтлагийн дуучнаар ажиллаж байна. Энэ манай бөмбөрчин тонголго. 我是2021年加入额尔古纳乐队担任本本琴。 би өргөнөө хамтлагад одоо дуучнаар ажиллаад 4 жилийн нөр үжиж байна. 20 оноос эхлээд л ах нартай эхэлж хамтарч ажиллаад тэр үе чинь өргөнөө хамтлаг байгуулагдаад 19 жилийн болж исэн чинь тэгээд бас өөрийн уран бүтээлүүдс нэлээд олон гаргасан. Тэгээ 22 онд бол бид нэр аялын тоглолт хийсэн. Бүх улсын хөвчөнд театрын аялын тоглолт нийт 22 он болоо 23 онд нийт 40 талбай явсан. Олон тийм хөгжмийн наяар наадмуудаар бол одоо зөндөө оролцож байна. Тэгээд Няднан театр Хунан телевизийн одоо оддын чуглаан гэж хэлдэг юм уу, тийм нэг бүх оддын нэг юу байдیں۔ Бас нэг шоу нэвтрүүлэг тэгээ хятадын сайхан дуучдуудтай одуудтай хамтарч одоо уран бүтээл хийсэн. Тэр нь бас сайн хандлага авсан гэж ойлгож байна. За, сайн байна уу? Минжин гэсэн тий? Тий. За, ахынд өөрийгөө танилцуулаач. За. Сайн байна уу? Намайг Минжин гэдэг. Одоогоор Цэнхаа их сургууль бакалаврын 4-р курсээс суралцдаг. Одоогоор болохоор эдийн засаг санхүү гэдэг мэргэжлээс суралцж байгаа. Одоо бид нар ингээд Цэнхаа их сургууль гэвэл юм а залуучууд, оюутнуудын ялангуяа тийм одоо 10 жил төгсөх гэж байгаа юм уу? Төгсөж байгаа хүмүүсийн мөрөөдөл
мөн тийм ээ бэлэгдэл нь болсон тийм ээ Чинхай их сургуулийн одоо баг хаалга гэдэг юм да тий. Энд ирээд байна. За ингээд дахиад Чинхай их сургуулаа өөрийнхөө одоо мэддгийн хэлээр танилцуулаач. Аха. За манай Чинхай их сургууль болохоор 1911 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд ер нь бол хэцлийн хамгийн томоохон одоо топ сургуулиудын нэг гэдгийг бараг бүгдээрээ мэдж байгаа. За чи одоо бакалавр төгсөх юмдаа салгаад хаана магистр асуулцах бай. Би бол Шанхайд суралцъя гэж бодож байгаа. Гэхдээ одоо бас засгийн газрын цэцэглэг болон Шанхай засгийн газрын цэцэглэгт өргөдлөө өгсөн байгаа. Тэгээд тэрний хариуг хүлээж байгаа. Чинхай сурахгүй юу? Боломжтой бол сурна үстэй. Би болохоор өөрөө яг business administration буюу бизнесийн чиглэлээр сурах хэрэгтэй байгаа. Тэгэхээр Шанхай хот өөрөө яг бизнесийн чиглэлээр илүү давуу талтай учраас би тэнд сурахыг хүсэж байгаа. Дээрээс нь би Бээжинд аягүй олон жил болсон. Тэгэхээр би жоохон хотоо солиод орчлоо гэж бодож байгаа. Мундаг байна. За ингээд тест нөгөө би байвал Бээжинд ирэх юм бол тийм ээ. Чинхай их сургууль сурсан оюутантай уулзаад маш их өнөхөр бахархаж байна. Чамаа дүүгээрээ маш их бахархлаа. Тэгээд бас амжилт хүсье. Тэгээд өнөөдөр Минжинтэй хамт бид нар Чинхай их сургуультай танилцъя. Чинхай их сургууль нь 1911 онд байгуулагдсан Хятад улс төдийгүй олон улсын хэмжээнд нэрэн төгсөн их сургууль юм. Энэ сургууль нь бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний их сургуулийн ранк буюу зэрэг тогтооход тогтмол 1-р жигсдэг байна. Тус сургууль 482 орчим га талбайтай, номын сан нь 6 сая орчим номтой гэдэг. За ингээд үзэгчдээ Минжин би тэр Чинхай их сургуулийн мөн Минжингийн хамгийн их дуртай Ливенжингийн номын санд ирээд байж байна. Чи ягаад энд ирдгийг? Өөр номын сан байдаг үстэй. Тэгээ манай сургуулийн нийт 3 номын сан байгаа. Тэгээ энэ болохоор миний хамгийн их дуртай газруудын нэг. Яагаад вэ гэхээр манай дотор байрнаас ойрхон. Дээрээс нь доторх үзмж нь маш гоё ингээд хичээл хийх урам зориг аяга төрүүлдэг. За. Ахт нь ингээд номын сангийн үнэлэгч байхгүй, Чинхай их сургуулийн сурагчийн үнэлэгч байхгүй. Тэгэхээр энд орлох ямар ч боломжгүй юм байна тий. Гэтэ Минжин дүүмэн ороод өөрийнхөө хамгийн дуртай, хамгийн сонирхдаг бас байнгын ирдэг одоо үйлчлүүлдэг номын сангаа танилцуулах нь байна штэ. Аха тийм. За амжилт хүсье. За баярлалаа. За номын сандаа ороод хүрээд ирсэн. За ингээ үнэмлэхээ уншуулад нэгдэж орноо. За ингэж харагдчих байна дотроос. За одоо болохоор хаан суух аавна. Би болохоор дандаа 2 давхарт дийд дээр суудаг. За энэ дээр аваад карт уншвал. За би одоо болохоор 1 дээр давхарт байна. Тэгээд энэ болохоор бараг хүмүүсийн амардаг гэж болж болох ганцэр. Даяарчлал явагдахын хэрээр олон улсын боловсрол нь тус улсын их сургуулиудын өрсөлдөөний чухал зорилтуудын нэг болж байна. Тийм ч учраас томоохон их сургуулиуд олон улсын оюутнуудыг Хятадд суралцахад урамшуулн дэмжих төрөл бүрийн тэтгэлэг бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийн дотроос Чинхай их сургуулийн олон улсын оюутнуудад олгодог тэтгэлгийн бодлого нь олонний анхаарлыг татаж, оюутнуудын талархлыг хүлээдэг юм. За миний хажуудаага өөрөө болохоор номын санд хүмүүс чимээгүй байх ёстой учраас хэрвээ ярих шаардлага гарах юм бол энэ өрөө дотор ороод ирдэг. Энэ надад бас амар сонирхолтой санагддаг. За ийм байна. За би номын санд дотор ороод хүрээд ирсэн байна. За энэ болохоор миний хамгийн дуртай хэсэг. Гой ханан дээр хурамлан аяга гоё харагддаг аа. За одоо би та бүхэнд гоё гарч харуулъя. Гадаа амар говсоор илэртэй. It's so much. Өнөөдөр гадаа амар халуун байна. Тэгэд яг ингээд хичээлээ хийгээл нэгээл төвлөрч өгөхгүй зүгээр гарч ирээд ингээд гоё байгаль донд ингээд гоё толгоогоо сэрэх аягүй гоё байдаг. Тэгээд миний хамгийн дуртай хэсгүүд юм бас нэг. Чинхай их сургуулийн оюутны хотгоны эртний архитектурын хэв маяг нь ихэвчлэн Германы сонгодог хэв маяг, Хятадын уламжлалт цэцэрлэгийн хэв маягийг хослуулсан байдаг. Чинхай их сургуулийн оюутны хотгонд Хятадын уламжлалт цэцэрлэгийн загварын олон барилгууд байгаагаас Хятадын уламжлалт цэцэрлэгийн тансаг байдлыг илүүтэй тусган харуулжээ.
Цинхуагийн одоо урай үг гэж байдаг. Зичянбүсиход зайвуу гэдэг. Ер нь бол одоо маш хариуцлагатай хүмүүсийг бэлддэг. Яг тэр чинээрээ багш нар маань ч бас ингээд огт хоцорж болохгүй, хоцорвол маш их одоо үйл хүндэтгэлтэй байна гэж үздэг. Тэгээд хичээлээ заах арга барил нь гэсэн. Ер нь манай департамент болохоор англи хэл дээр хичээлээ заадаг. Гэтэ тайлбарлахтаа багш нар маань хятад хэлээр бас ярьдаг. Тэгээд багш нар маань бас айгүй одоо тусдаа юм прожект үйл ажиллагаа явуулж байгаа. Бас тэгээс хичээлээдэг одоо дэлхийн том сургуулиуд төгсөөд ирсэн шалгалттай хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсээс ингээд суралцаад ингээд явахд бол зүгээр багш нараас айгүй их сурдаг. Цинхуа их сургууль гэдэг ч юм уу тийм ээ. Ер нь л одоо ингээд залуучууд тийм ээ. 10 жил төгсөж байгаа залуучууд юм бол мөрөөдлийн одоо нэг чиг гэж хэлж тийм ээ. Чи өөрөө Цинхуа их сургуульд орсондоо хэрэг баярлдаг бай. Цааш дүүнрүүдээ Цинхуа их сургуульд суралцаасаа гэж хүсдэг үү, боддог уу? Яг Цинхуа их сургуульд орсон миний амьдралын одоо хамгийн том одоо намайг өөрчлөгдөж туссан зүйлүүд юм бол нэг тэгээд үнэхээр хэрвээ боломж байвал заавал Цинхуа сураарай гэж би бол хүмүүсийг хэлдэг. Яагаад вэ гэхээр энэ зөвхөн академикаас гадна энэ сурж байгаа хүмүүс маш тийм хятадын элит хүмүүс сурдаг. Тэр чинээгээрээ одоо маш их боломжийг бий болгодог. Хажуу зүгээр сурж байгаа хүүхдүүдээсээ хүртэл суралцах боломжтой байдаг. Дээрээс нь одоо Цинхуа одоо энэ том байгууллагуудаар явах юм уу аль эсвэл одоо саяхан Nike-ийн CEO ирж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ хүмүүстэй уулзах боломжийг Цинхуа бий болгож байгаа. Тэгээд би хэрэг ганцаараа хуваараа Цинхуагаас гаднаас юм бол энэ хүмүүстэй уулзах аз завшаан гэвэл бас маш ховор тий. Тэгэхээр гих мэдчлэн зүйлээ. Цинхуа их сургуулийн үзэл баримтлал нь дорнод ба өрнөд эртний болон орчин үеийн нэгдлийг онцолж эрдэм шинжилгээний эрх чөлөө нээлттэй шинжилгээг голлон анхаарахад чиглэдэг ажээ. Минжи битэрч том сургуулийн хашаантар тийм ээ. Дугаан унахгүй бас хоёулаа хэцүү юм байна. Амар том. Тэгээд залуунаас дуурсч чинь Цинхуа их сургуулийн хашаантад дугаан унаад ингээд энэ сайхан оюутнуудыг энэ сайхан том хашаа тийм ээ. Энэ олон дурсгалтай барилгуудыг хараад явахдаа үнэхээр гоё байна. За энэ болохоор 1921 онд одоо баригдсан хамгийн анхны барилгуудын нэг байгаа. Гоё байна. Энэ олон сайхан түүхтэй дурсгалтай зүйлүүдийг хараад сонирхоод явах сайхан байна. Минжиндээ их баярлалаа. За хоёулаа дахиад явж үзкөө. Намайг өөрч оролцуулсан баярлалаа. За дэги. Дэви. Тус сургууль нь дэлхийн 200 гаруй их сургууль байгууллагуудтай стратегийн түншлэлийг бий болгосны зэрэгцээ дэлхийн томоохон асуудлуудын судалгаа зөвлөгөөнд чухал үүрэгтэй оролцож байжээ. За миний дүүдэ баярлаа. Цинхуа их сургууль гэдэг чинь тийм ээ залуучуудын стойнхэр эрдэм номын мөрөөдөл болсон энэ сайхан сургуульд дүүтэй хамт танилцсанаа маш баярлаа. Баярлаа. Намайг урьж оролцуулсан. За ингээд гэр бүлийнхээ хүмүүс бас тэгээ юу хэлэх вэ? Аав ээж ахын дүүстэй. Намайг Цинхуад оруулахад манай ээж болон одоо миний ойртны хүмүүс надад маш их одоо төлөв үзүүлсэн. Дээрээс нь одоо энэ мондөг хүүхдүүдтэй сурахад бас сэтгэл санааны дэмжлэг аягүй чухал гэдэг. Тэгэхээр яг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. За ингээд дүүгээ Шанхайгийн зам тээврийн их сургуульд магистр болсон юм чинь дахин уулзах ерөөл тавья. Ерөөл Батар шалтгаан. За баяртай. Баяртай. Амжилт. Амжилт.